45. Орон нутгийн хөгжлийн сан бий болгох санаачлаг гаргасан би түрүүн хэлсэн энэ та бүхэн харагдаж байгаа. Нийтдээ 2013 оноос хойшоогоо орон нутагт 489 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ сангаар дамжиж хийгдсэн шүү. Хэдэн мянган төсөл хэрэгжсэн. Түүний дотор Дархан уул аймагт юу болсныг энд харуулсан байна. Харамсалтай нь орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж тавиад тэгээд тэр гүйцэтгэл нь бага байгаад байгаа. Та нар харж байгаа бол 2014 онд Дархан хотод 9 тэрбум төгрөг төсөвлөгдөжсэн, ирсэн 6 тэрбум төгрөг. Гэтэл энэ мөнгө буураад байгаа. Сая би их хурлын гишүүдээс шаард гэж хэллээ шүү дээ. 2016 онд буурсан байгаа биз? 3.9 тэрбум, ирсэн дөнгөж 1 тэрбум төгрөг байна. Ийм байж болохгүй. Ийм учраас орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилээс нь бууруулахгүй байх ёстой, дандаа өсгөж байх ёстой. Орон нутагт мөнгө ирэх юм бол төвийн төсвийн мөнгнөөс зөв зарцуулагдж байгаа. Нэг дахин хямд байна гэж байгаа шүү дээ. Нөгөө Улаанбаатараас төвлөрсөн төсвөө санхүүжүүлж байгаа төслүүд янз бүрийн гараар ороод тэр бүх юмных нь үн өсөд байхад хөгжлийн сангаас зарж байгаа мөнгө ард түмний хяналтанд ор байгаа учраас нөгөө муу гараар ордог юм их бага байд юм байна. Тэгээд орон нутгийн аж ахуй нэгжүүд орж байгаа, орон нутгийн ард иргэд ажилтаа болж байгаа. Энэ бол их чухал санаачлага шүү хүмүүсээ. Энэний төлөө яваараа гэдгийг би дахиж хэлье л гэж бодож байна.